60 тэрбумын хэргийг авилгатай дэмжих газраас хаасан. Хаах болсон шалтгаан нь их хөгийн. Бичлэгийн их хөв оригиналаараа олдохгүй байгаа тул нотлох баримтад тооцогдохгүй гэсэн тайлбартай. Хуулинд яг ийм заалт байдаг эсхийг бүү мэд. Хэрэв хуулинд ийм заалт үнэхээр байдаг бол олон нийтийн сүлжээнд дэлгэцсэн бичлэгийг үндэслэн жолооч нарыг торгож эрхийг нь хасаад байгаа юу гэж үзэх вэ гэсэн асуулт гаргах юм да тий. Дээрээс нь Монгол Ардын намын хяналтын хороо чөлөөний газар энэ асуудлыг хэлцэж үзээд одоо энэ яриагаа болоо. Энэ талаар ахиж ярьж болохгүй шүү гэсэн дүндэн буулгасан гэж байгаа юм. Хүний үг хэлэх хэрэг талцсан хэрэгэлтэй. За энэ мэт замаар 60 тэрбумын хэргийг завхруулсан. Гэтэл одоо яг энэ 60 тэрбумын сүлжээний бас нэг баримтыг TV4 телевиз дэлгэлээ. Уршигч санд буй сонгуульд өрсөлдөхийн тулд өөрийн туслахтаа мөнгө олж ирэх тушаал өгсөн байгаа юм. Ер нь эдгээр авилгачид ямар ч тохиолдолд өөрийнхөө хармаанаас сохорзоос гаргадаггүй. Дандаа төрийн юмыг зарж ажиллаа явуулдаг гэдгийг хөдөлшгүй нотлогоо л доо. Түүний тушааснаар бол 150 сая төгрөг олж ирэх даалгавар өгсөн ч харин туслах нь 200 саяыг олж дөнгөсөн болол та. Харин тэрэх мөнгөний хариуг газраар төлнө гэсэн гэж байгаа юм. Яг ч нөр даргын өгсөн тушаалаар нөгөө хүмүүсээс мөнгө аваад. Тэгээд нөгөө сонгуульд хэрэглээ. Тэгээд тэр хүмүүст нөгөө сонгуульд дуусныхаа дараа яшх юм бол нөгөө хүмүүст газар гаргаж өгнө гэдэг. Яшх юм бол нөгөө хүмүүст газар гаргаж өгнө гэдэг. Газрын авчлал юм шиг байлээ шүү дээ. Сандуу дарга. Тий, нийслэлдүүллийн даргын бид төлөвлөж байсан байхгүй. Сүхбаатарын ган төмөр гэж юм байна. Өөрөө сандуу дарга нөгөө тухайн үед би төлөвлөж байсан ган төмөртэй яг ямар өрөг даалгавар яг сонгуульд ашиглана гэд мөнгөн дөм мөнгө хилж цуглуулсан болов уу хэлээг. 150 сая төгрөг босгох гэсэн юм билээ. За. Тэгээд өөрийнхөө 26 дугаар хороон дээр хэрэгэлсэн байхгүй. Энэ мөнгийг ийхүү сандуу дарга сонгуулийн сурчлагаанд хэрэглээд ялал байгуулсны дараа иргэдэд эргээд газар олгоно гэж амлаж тэднээс газрын материал бүрдүүлж авчээ. За энэ бол албан тушаалын гэмт хэрэг гэдэг нь байх. Газар гэдэг бол Монголын ард түмний мэдлэлд байдаг төрийн өмч. Гэтэл төрийн өмчийг зарах болцолтойгоор үнээс урдчлан мөнгө авсан байх шүү дээ. Тэгэхээр энэ бол авилга болоод албан тушаалын гэмт хэрэг болж таарлаа. Дээрээс нь залдингийн гэмт хэрэгч нэмэгдэж болох талтай. Авилгатай дэмжих газар одоо ажиллаа хийвэл таарна. Уршигч сандууг тусахтай барьж хорой шалгах хэрэгтэй. Бүх зүйлийг гэрчтэй баримттай гаргаж тавьсан байна. Одоо харин ангиж жаргалын удирддаг газар үнэхээр авилгатай дэмжих газар уу, авилгачдыг тэжээх газар уу гэдгийг харах л үлдлээ.